2024 оны 9-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн хүүхд хамгааллын тухай хуулийн шинжилсэн найруулгаар анх удаа хүүхдийг үл хайхрах асуудлыг хуульчилсан. Хүүхдийг үл хайхрах гэж хүүхдийн эцэг эх асар хамгаалагч, харгалзан дэмжигч өөр хүлээсэн бусад этгээд хүүхдийн аюулгүй байдал, бие махбод, эрүүл мэнд, сэтгэл санаа, боловсрол, хөгжлийн хэрэгцээг гачигдуулсан асар хамгаалах үүргээ биелүүлэх улмаас хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсныг хэлнэ гэжээ. Бид өнөөдрийн хүртэл ил харагдаж байгаа бие махбодын хүчирхийлэл болон нийгмийн сэтгэл зүйд хүчтэй нөлөө үзүүлж байгаа бэлгийн хүчирхийлэлд анхаарлаа хандуулсаар ирсэн. Анхаарлаа хандуулах нь хэдий зөв боловч хүчирхийллийн гол шалтгаан нөхцөл нь үл хайхрах байдлаас үүдэж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүүхдийн тусламжийн 108 утсанд 2025 оны байдлаар 78 дуудлага мэдээлэл бүртгэгдснээс 19 буюу 25%-ийг үл хайхрах хүчирхийллийн хэлбэртэй дуудлага эзэлж байна. Хүүхдийг багаас нь шимт хижээлгүй хоол идүүлж хижээлийн дутагдалд оруулах, удирдалтын таараагүй хувцас өмсүүлэх, бэлэн бүтээгдэхүүнээр хооллох, гар утас телевизээр аргацаах, цагт нь унтуулахгүй байх, хүүхдүүдэд гэртээ цоочтой үлдээх, харгалзах хүнгүй, хашаа хорой, гудамж, зам талбайд тоглуулах. Цаашлаад хараа хяналтаа содруулсны улмаас компьютер тоглоомонд донтох, ахуйн осол болон автосол дүртэх ноцтой хэлбэрт шилждэг. Эрүүл мэнд амьдралын хэмнэлтэнд хор хохирол учруулаад зогсохгүй хүүхдийн сэтгэл зүйд насан туршид нь гэмтээдэг байна.